Сайн байцгаана архитектор Батчрын та бүхэн биеийн процессын талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон баг. Тэгэхээр зураг төсөл зохиогчид бид биеийн процесс хэрхэн оролцож болох вэ гэхлээр та өөрийн мэрэгжил тохирох биеийн програм хангамжийг ашиглах хэрэгтэй байгаа. Энэ удаа би та бүхэнд жишээ болгож Autodesk-ийн зүгээс эрхлэн гаргадаг Revit програм дээр хэрхэн ажиллаж болохыг товчхон харуулъя. За ингээд бүгдээрээ шинээр төсөл үүсгэж биеийн процессыг эхлүүлцгээе. Бид ихэнх 3D програм дээр энгийн нэг геометр дүрс загварчилдаг болвол та биеийн програм дээр тухайн геометр дүрсээ барилгын ямар элементийг төлөөлж байгааг тодорхой зааж өгөх байгаа. Жишээ нь бид wall багчийн тусламжтай ханыг зурах хэрэгтэй. Мэдээж өөрийн шаардлагатай ханы төрлийг сонгоод тухайн ханаа хэр зэрэг өндөр зурах зэрэгээ тодорхой зааж өгөөд өөрийн хүссэн хэлбэр загвараар зурч болох юм. Магадгүй таны ханы зайнууд шаардлага хангахгүй бол тэдгээрт өөрийн хүссэн утгыг оруулах маш энгийн байгаа. Одоо бүгдээрээ бидний үүсгэсэн уг геометр элемент маань хан гэдгийг яаж мэдэх вэ гэхлээр бүгдээр үүсгэсэн үр дүн рүүгээ татъя. Тэгээд дурын нэг хан дээрээ телефоныхон курсорыг аваачихад Revit маань бидэнд энэ элемент маань хан юм байна, энгийн хан юм байна, гадна хан юм байна гэх талаар мэдээллийг өгч байна. Мөн адил хамгийн хойно R6 гэж анзаарч байгаа. Энэ нь бидний ханын persistence буюу эсэргүүцлийг зааж өгч байгаа. Өөрөөр хэлбэл бидний уг хан маань тухайн ханын бүтэц болоод бусад бүхий л шаардлагатай мэдээлэлтэйг үүсгэсэн байгаа. Үүнийг бид яаж мэдэх вэ гэхлээр төслийнхөө деталь левелийг наривчлахад энэ тодорхой харагдах болно. Бидний хан маань блокгүй үедээ тэгээд дулаалга өнгөлгөө гэсэн зарчмаар явсан байна. Мэдээж блокийн маань дулаан тусгаарлах чадвар болоод нэгцийн зэрэг бүхий л мэдээллүүд урьдчилж орсон байгаа учраас саяны эсэргүүцлийн талаарх мэдээллийг урт хугацаанд авах боломжтой болж байгаа гэсэн үг. Мөн бид бодит амьдрал дээр хан дээр хаалга цонх зэрэг элементүүдийг суулгадаг байгаа. Тэгэхээр бүгдээрээ хаалгыг сонгоё. Бид хангуу газар мэдээж хаалгыг байршуулж болохгүй. Хантай газар хаалгыг байршуулах боломжтой байгаа. Мөн адил цонх маань ялгаагүй. За ингээд бид маш богино хугацаанд маш энгийн байгуултыг үүсгэж авлаа. Одоо бүгдээрээ уг тэмдэглэгээр дээр дарахад энэ маань энгийн нэг байгуулт биш, 3D мөн адил үүсгэж өгсөн байна. Мөн бүгдээрээ аль хэдийн нүүр талуудаа үүсгэсэн байж байгаа. Хүсвэл та өөрийн хүссэн газраар шинээр огтол үүсгэж болох юм. Энэ биеийн процессын давуу тал байгаа. Үүгээр зогсохгүй бид тухайн төслийнхөө төврүүдийг бас аль хэдийн гүйцэтгсэн байгаа. Жишээ нь бидний төсөлд fixed гэдэг цонх 4 ширхэг байна. Тухайн цонхны маань урт өндөр зэрэг мэдээлэл тодорхой гарч ирсэн байна. Өөрөөр хэлбэл биеийн процесс маань барилгын нэгдсэн нэг мэдээллийн сан үүсгэх байгаа. Тухайн мэдээллийн санг Revit маань 3 хэмжээс, 2 хэмжээс мөн адил төвөр зэргээр унших чадвартай юм. Гэх мэтчлэн бид биеийн процессыг өөрсдийн төсөлд ашиглах боломжтой байгаа. Мэдээж бид төсөлдөө нэг өөрчлөлт хийхэд тухайн орчуулалт маань бүхий л орчинд тусгах болно. Жишээ нь бүгдээрээ давхрын өндрийг баг зэрэг өөрчлөлтөд та бүхэн анзаарсан баг. Бидний энэ 3D огтлол гээд бүхий л газруудад уг өөрчлөлт маань тусгагдах болно. Хэрвээ та эдгээрийг бусад програмын тусламжтай хийсэн бол хэр их хугацаа орохыг тооцоолоод үзээрэй. Тэгвэл энэ биеийн процессын давуу тал гэж юу? Мэдээж давуу талуудынхаа нэгэндээ орох хэдий ч биеийн процессын хамгийн гол зорилго бол хоорондоо хоршиж ажиллах явдал юм. Одоо бүгдээрээ хэрхэн хоршиж ажиллах боломжтой талаар товчхон сонирхъя. Жишээ болгоод би та бүхэнд Farnsworth House-ийн барилга архитектурын төслийг нээж харуулсан байна. Бүгдээрээ нийт төрөмжлөлийг тухайн төсөлтөөгөө баг зэрэг танилццгаая. Уг төсөл маань өндөр детальчлалтай хийгдсэн төсөл байгаа. Та бүхэн үнийг тодорхой харж байгаах. Дан ганц гаднаас нь харахад төдий биш. Тухайн барилгыг та 3D дээр огтлсноор тухайн барилгынхаа дээврийн бүтцгээд бүхий л мэдээллүүдийг шууд авах боломжтой байгаа. Яагаад би та бүхэнд үүнийг үзүүлж байна гэхлээр биеийн процессын тусламжтай бид хоорондоо харьцахдаа бие биендээ даалгавар бэлдэж цаг алдах шаардлагагүй байдаг. Учир нь мэдээж таны төсөл тэр чигээрээ компьютерийн орчинд баригдсан барилга байх болно. Харин энд хар фон дээр ажиллаж байгаа нь тухайн төслийн маань барилга бүтээцийн зургийг хийж байгаа инженер гэж төсөөлье. Яг одоогийн байдлаар тухайн инженер маань уг төслийн 3D архитектурын зураглаар харж байна. Инженерүүд маань мэдээж өөрийнх нь чиглэлээр харахыг хүсвэл түүнийг зааж өгөх хангалттай байгаа. Ингэснээр бид зөвхөн тухайн төслийн барилга бүтээцэд хамааралтай элементүүдийг харж байна. Мөн адил энд бүтээцийн байгуулт маань байна. Инженер маань магадгүй
уг төслийн алхслыг өөрчлөх сонирхолтой байж болох юм. Тэгвэл та тухайн өөрчлөлтөө хийж өгөх хэрэгтэй байгаа. Integrate маань танд тохирох анхааруулгуудыг өгөх болно. Тэгээд бид хийсэн өөрчлөлтөө төслийн багийнхандаа дамжуулах боломжтой байгаа. Одоо бүгдээрээ буцаад барилга архитектурын зургийг хийж буй төсөл рүү шилжье. Тэгээд хоршгоотойхоо хийсэн өөрчлөлтөө төслөө тусгаж өгье. Ингээд эдгээр өөрчлөлтүүд маань шууд тусгагдаж өглөө. Мэдээж бидэнд үүнийг зохицуулах боломж байгаа. Жишээ нь төслийн гишүүд маань төслийн анхлагчаас заавалч зөвшөөрөл авч байж эдгээр өөрчлөлтүүдийг хийх эсвэл хийхээс өмнө урьдчилан мэдэгдэх ч юм уу маш олгоо аргаар бид хоорондоо шууд харьцаж шаардлагатай шийдвэрүүдийг хурдан хугацаанд гаргах боломжтой байгаа. Би та бүхэнд хуршиж ажиллах процессыг маш энгийнээр товчхон харууллаа. Мэдээж төслийн бүх хил гишүүд BIM процессд гар бие оролцох боломжгүй байж болох юм. Тэгвэл та тэдгээр бусад програм ашигладаг хоршгуудаа өөрийн төслийг DWG, DWF зэрэг өргөн хэрэглэгдэх файлын формат руу хөрвүүлж даалгавар өгч авах замаар хуршиж ажиллах боломжтой байгаа. Эцэст нь гэж хэлээд BIM процесс маань таны төсөөснөөс илүү хүчтэй, илүү ухаалаг шийдэл байх болно.